Эх орныхоо 408 зогсоос эргэцгийн хэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм мөндөд сонсогч үзэгч та бүхнийхээ энэ үчийн амрыг ир мэдчилье. За өнөөдөр 2025 оны 9 сарын 16-ны өдөр даваа мегмар гараг байна, тийм ээ? Мегмар гараг альчилж байгаа. Улаанбаатарын цагаар 20 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хамт шими жаргал сонсон үрээтэй Тата яриа нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ардын Альфа урамшуул 2025 Ард Капитал хамтран ажиллаж байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Эрика Уугна болон нариулагчаар Ангараг та бүхэнтэйгээ хамт байна. За өчигдөр минь Эрика. Өчигдөр минь. За өдрийг сайхан өнгөрөөсөн үү? Сайхан. Өнөөдөр чи яасан ч их сюрпризтэй өдөр өвдөө. За. Өдөр хүрэл нэг мэдээ сонсох юм тийм ээ. Гиснээс нөгөө нэг хоёлаа нөгөө өглөөнийхөө шинэ хөтлөгчтэй нэг танилцах юмсан тий. Нэрээ зөрөөд ах юм аа. Удахгүй байлгүй тий. Харин тийм ээ. За. Өнөөдөр мегмар гараг. Манай өнөөдрийн мегмар гарын Тата яриа нэвтрүүлгийн дугаараар Эрика бит хоёр сонсогчтойгоо хамтран нэгэн хэрэг мөрднөө. За нэгэн гэж нэлээ хідэн хэрэг мөрднөө тийм ээ. За миний хувьд Шерлок Уугна болж байгаа. За Эрикагийн хувьд бол Шерлокийн дотны анд туслах Ватсон болж байгаа. Ингээд Эрика Ватсон болж байна. За ингээд болоод ороод ирсэн тийм ээ. За ингээд сонсогчд маань бас дор бүрнэ хувьдаа адилхан хэрэг мөрдөлцөх болохоор өөрөөсөө бас мөрдөгчийн нэр бас бодож олж болох юм тийм ээ. За ингээд Тата яриа нэвтрүүлгийн мегмар гаргийн дугаар буюу хэрэгтнийг олъё гэсэн болон инхүү эхэлж байна. За ингээд бит хоёр зураг өгнө эндээс. За бит хоёр ч яг найруулагч маань зураг өгнө. За зурган дээр байгаа дүрсэлтийг магадгүй одоо үзэж чадахгүй байгаа сонсоод явж байгаа хүмүүс байгаа бол бит хоёр маш нарийн тайлбарлаж өгнө. Зураг одоо ямар хөө дүрслэлтэй байгааг нь тийм ээ. Ингээд хэрэг яаж гарав, буруут нь хэн байх вэ гэдгийг бөөндөө олох юм аа. Ямар ч ч нөгөө шинээр нэгдэж байгаа булан учраас сонсогчдод ч гэсэн маш сонирхолтой байх гэж бодож байна. Харин бит хоёрт бас сонирхолтой байгаа тийм. Ягаад гэвэл хариултын нөгөөг байгаа тий. Зохиолч маань хариултын нөгөөгүй та нартай хамт зэрэгцээд хэрэгтээ олно гэсэн. Мартас хөөчрдгийн мөрдөн байцагч Марик байна. Хөрхөн нэрэн. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд өнөөдрийн таавруудыг хин таав. За ингээд үүнээс хойш мегмар гариг болгон дээр энэ хэргийг хинхэн илүү таажна гэхээр одоо 60 цагуун зуралд бол нэгэн төрүүлнэ гэдэг шиг нэг хүн гараал ирнэ тийм үү. Тэгэхээр энэ азныг гэх юм уу одоо энэ сайн мөрдөгчийг улирал бүрийн эцэд гэсэн шүү. Нэгтгэж жагаад нэгдсэн үзүүлэлтээр нэвтрүүлгийн нэрмжийн шагналыг олохоор болж байгаа. Шагнал бол мэдээж одоогоор нууц байгаа. За ингээд зургийн талаар ямар хөө зураг сонгосон, ямар учиртай юм байгаа вэ гэдгийг манай Ватсон Эрика маань тайлбарлах нь. За тэгээ. Бидний одоо гэмт хэргийг мөрдөх ёстой зургууд бол Германы Юлен Шпигел сонинд анх нөгөө алдарт зураач Хари Паршаугийн зурснаар Варника гэдэг мөрдөгчийн адал явдал онцгой содын хэрэгүүдийн таавар зураг болгон хэвлэгдэж эхэлсэн байдаг. Энэ нь болохоор 1960-аад онд Оросын шинжлэх ухаан ба амьдрал сэтгүүлт мөрдөгчдийн цуврал болоод бүр гарч эхэлсэн. Германаас хайлаад Оросд. Тэгээд энэ нь болохоор ингээд нөгөө нэг нэр алдарт гарцсан хүмүүсийн ингээд маш сонирхдаг булан болж эхэлсэн. Тухайн үед ч хүмүүс сонир сэтгүүлээс зөвхөн уншиж мэдээлэл авдаг байсан бол анх удаага таавар таагаад ийм мөрдөгчтэй таавар хэвлэгдэж эхэлсэн чинь хүмүүс бүр амар сонирхоод илүү гоё тийм зугаатай болж эхэлсэн байна тийм. Илүү зугаатай болсон. Нөгөө нэг үгээс үлжээ бүгэлдэх шиг тийм. Тэгээ ухаанаа уралдуулах замаар стрессээ тайлж хөгжүүлдэж хот тосгонд даяараа ингээд ярианыхаа сэдв болдог болсон. За ингээд дараагийнхаа дугаарыг хэвлэгдэх хүртэл ингээд бужигналдаал нөгөөдөг чинь тэгсэн энэ тий гэмт эрэхтнээ олох гал жихэн бужиг дараагийн хэвлэлтэн дээр нь хариу нь гардаг байгаа байхгүй юу? Тийм байх. Тэгэнгүүт чи бөөн хүлээлт маш сонирхолтой байдаг байсан байгаа. За тэгээ одоо ч гэсэн ер нь бол интернет хэрэглэгчдийн донд гэмт эрэхтнийг нөхцөл байдал өгөгдөл за тэгээ хэргийн газрын дүгэлтэн дээр нь үндэслэж олдог энэхүү таавар тоглоом нь одоо болтол хүмүүсийн сонирхол анхаарлыг нь татсан хэвээрээ л байгаа. Тийм болохоор одоо зохиолч маань бид хоёрт юм гоё булан нээж өглөө. За ингээд манай Тата яриа нэвтрүүлгийн сонсогчд маань за бас магадгүй төгжирч яваа бол урт өдрийн дараах энэ альжаалаа тархиа жоохон амраагаад те Эрика Ватсон бит хоёрын Шерлок Уугна бит хоёрын
нарын хамт таавараа таагаад стрессээ тайлаад зүгээр л гоё тухтай цаг хугацааг таатай яриагаар өрнүүлээ тийм ээ. Харин тий угна Шерлок гэхээр Шерлок угна. За Шерлок угна гэхээр яриа гоё. За, Эрика Ватсон бол яг болоод байна. Нөгөө Эма Ватсон гэж байгаа юм шиг тий. За бас. Яа өөрийг арай шидэнсэн гайг байгаа. Гүг зүгээр харин цаач нь л баярлах байх. Эрика надтай өөрийгөө ижилсүүллээ гэж. За ингээд эхний зургийг өгье найруулагч. Зя. Зургийг өгсөн байна. Өгсөн үү? Аха манай мөрдөгчийн зураг. Мөрдөгчийн зураг орж ирж байна уу? Манай мөрдөгч юм ганц зуусан, халдсан. Тэгтээ юм шото полто кепком малгай гэдэгтэй энэ чинь. Тий. Шото юм кепком малгайтай. За энэ бол ерөнхийдөө Шерлок Холмс байх гэдэг тийм үү? Тий, ер нь бол манай мөрдөгч байна. Зураг болгон дээр мөрдөгч хинч байж болно тий. Тэгээ эндээ нэг жоохон хойдолтой өстэй юм тий. Оройгоос халдсан учраас. Тийм байх нь. За. За ингээд за би юу яа? Яг энэ ерөнхий зургийг би яг тайлбарлая заа юу. Ороод ирсэн үү? За тийм байна. Зураг дээр юу харагдж байгааг одоо би машинд явж байгаа лайв үзэж чадахгүй хүмүүстэй нэгнгүү сайхан тайлбарлаад өгье. За нэг өрөө байна. Өрөө бол мэдээж хаалгатай байна. Ширээн дээр задраад ингээд унчихсан жижиг тийм хайрцаг байна. Дотор нь ямар нэг юм байсан болтой. За энэ дээр ширээний хажууд нэг залуу ингээд тайлбар өгч байна. Хажууд нь шалан дээр унчихсан сандал байна. Таазан дээр энэ нөгөө бильярдын ширээн дээр байдаг шиг ийм урт өдрийн гэрэл байдаг те. Ийм урт гэрэлтэй байна. Урт гэрэл байна тий. Тэр цаана нэг төмөр сейф байна. За ингээд хажууд нь бас нэгэн одоо дарга бүхий итгээд ингээд нуруугаа өвчин зогсож байна. Түүний хажууд бас нэг айсан байдалтай нэг залуу ингээд зогсож байна. За ерөнхий байдал бол ийм. Энэ өрөөнд дотор нэг юм болж гэхдээ сандал шалан дээр унчихсан байдалтай. Хажуугаар нь ширээн дээр байсан юмнууд хөглөрсөн байдалтай байна. Таазанд өдрийн гэрэл байна. Буланд сейф байна. За ингээд энэ өрөө дотор үндсэндээ 4 хүн байна. Тийм ээ. За ингээд сонсогчдод зураг одоо ороод ирсэн юм чи харж байгаа ах тий. За тийм байна. За ингээд энэ зураг саяны миний тайлбарсан зураг ингээд ороод ирлээ. Зургийн тод бүдэг байгааг бас манайхан хэлээрээ эндээс харахад бол харьцангуй сайхан тод харагдаж байгаа л болтой байна шүү. За өгөгдлөө унших уу? За тэгье. За манайхан зургаасаа хараараа би одоо өгөгдлийг уншиж өгье. За зураг дээр харагдаж байгаа энэ өрөө бол үйлдвэрийн кастчны өрөө юм байна. Мөнгөний касны нэрвээ өрөө байна шүү дээ. За энэ кастчны мэдэлд байдаг мөнгө алгуулчлаа. Үйлдвэр хаасан үеэр үйлдвэрт кастчин болон харуулал үлдсэн байсан. Мөнгө алга болсныг мэдсэн даруйда мэдээж үйлдвэрийн эзэнд мэдэгдээд үйлдвэрийн эзэн цагдаа дуудсан байна. За цагдаа харин өвөрмөц мөрдлөгийн өнгө аясаараа олон танигдсан. За мөрдөгч Шерлок угнаа болон Эрика Ватсон нар хүрлцэн ирлээ. За бид хоёр өөрсдөө нэрээр явж байгаа боловч энэ мөрдөгч болж байгаа та бүхэн ч гэсэн энд ирсэн гэсэн үг шүү. За ингээд кастчны хувьд дансанд бол яг 2056 марк байсан. Би бүр 2-2 удаа тоолсон гэж. Даанч одоо байхгүй болчлоо гэсэн байна заа юу. Ямар учир итэлэг юм бэ тий. Харин тийм. Тэгсэн чинь цагдаа кастчныг за тэгвэл та хэнийг сэжиглэж байна вэ гэдгсэн чинь чөтгөр бүүмэдээ. Би үнэхээр хэлж мэдэхгүй байна гэж кастч хариулж. За ингээд кастчныг мөнгөө тоолж данс тооцоогоо нийлүүлж байхад нэгэн үйл явдал болж. За энэ ямар үйл явдал болсныг би хэлье заяа. Энэ кастчны мэдүүлэг. Би мөнгөө тоолж байлаа. Гинтл өрөө тас харанхуулсан. Гэрэл шатчихсан. Шатсан гэрлээ би солихын тулд сандал тавиад дээшээ гарч чийдинг байтал час халуун байсан болохоор би гараа түлээд зочсондоо болоод унсан. Унахдаа толгоогоо ямар нэг юм зохиод ухаан баларцсан. Харанхуй байсан болохоор би ширээ мөргсөн болов уу гэж бодсон байна. Нилээд ухаангүй байж байгаад сэртэл мөнгө байхгүй болсон байсан. Би сэрээ шууд үйлдвэрийн хамгаалтын ажилтнанд мэдгдсэн. Ийм юм болсон гэж. Харин мөрдөгч маань би таныг мөнгийг авсан гэж мэдэж байна гэж хариулсан гинэ. Шууд. Тэгвэл кастчин мөнгө авсан гэдгийг мөрдөгч хэрхэн мэдсэн бэ? За ийм асуулт. За яг гол асуулт нь мөрдөгч
Мөрдөгчийн хариулт нь бол зөв юм байна. Гэхдээ мөрдөгч яаж мэдсэн бэ? Мөрдөгч бол кастчин өөрөө мөнгө авчижээ гэдгийг шууд мэдсэн байна. Гэхдээ яаж мэдсэн бэ? Одоо энд гаргалгаан дээр ажиллана. За ингээд зурагтайгаа ажиллаж эхлэх нь дээ. За эзэнчээ Ватсон танд эхний шишиг таамаг юу вэ? За эзэн чинь одоо унсан байгаа тий. Унчихсан байгаа. Унчаад нэг ингэн гэж байх ухаалцсан шүү дээ. Тэгээ нэг хэсэг нөгөө ой санамжаа халтцсан байж болох уу? Энэ бол ухаалцсан байна гэдэг байгаа байхгүй юу? Тий. Тэгээ тэр үед мөнгөө энэ тэнд нуучаад тэгээ одоо санахгүй юу? Каст ч бол яалч мөнгөийг авцсан юм байна тий. Тэгсэн л юм шиг байна. Мөрдөгч бол шууд заачлаа шүү дээ. Харин яаж мөрдөгч энийг мэдсэн бэ гэдэг дээр л асуулт тавьж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөхөр бол өөрөөсөө зайлуулахын тулд би хэсэг хугацаанд ухаалтсан байсан болохоор би мэдэхгүй гэдгийг л өөрийгөө хаазалж байгаа ганц юм тэр байгаа байхгүй юу? Ой санамжаа алдсан бах уу? Гэхдээ энэ чи нэрээ ингэж чи ингэж хэрэг бодлоод бол ой санамжаа алдсаад өөр ямар шижигтний талд ажиллаад өмгөөлөгч шиг байгаад шүү чи. Тийм байхгүй шүү. Гэхдээ мөрдөгч хүн бол яллах цагаатахт аль талыг ижил тэнцүү барьж явах хэрэгтэй үндсэн зарчим тэр шүү заа юу. За ойлголоо. За тэгэхээр одоо ингэ миний бодлоор зоо юу. Миний одоо анзаарснаар мэдээж үйлдвэр тарцсан байсан чинь орой харанхуй байсан. Гэрэл гинт харанхуй болсон. Үйлдвэрийн тог тасарсан байна гэж бодоод хаалган голготол коридор тогтоо байсан байна. Тэнгуут гэрэл шатцсан юм байна гэд коридорын хаалган онгорхоо жоохон коридороор гэрэл орж ирж байгаа хаалгаар тэгэхээр дээшигээ сандлаа олж аваад дээшигээ авираад ингээд солих гэж явхтаа л унчихсан байна тийм үү. Энэ хооронд хэрвээ унсан нь үнэн бол хамгаалагч орж ирж авсан байх магадaltaй гэж би бодож байсан байхгүй юу. Унсан нь үний юм биш үү? Тэр нөө сандал мандалд доош унтсан л юм биш үү? Тэргүүр юм. За үнэн байж болно. Үнэн байж болно. Гэхдээ энэ нөгөө шууд кастчныг шууд мөрдөгч танд мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би болгоо яг нэг уншиж явахдаа за энэ одоо нэг кастчин хамгаалагч хоёр дээр л асуудал байгаагүй байсан. Эсвэл энэ мөнгийг авах гэж урдчилж дарга нь өөрөө хулгайлаагүй юм уу да? Надад бас яг наадтай ч холбоотой юм. Дарга ч гэсэн бас ямар нэгэн тийм мөнгөний алдагдал ч юм уу те ямар нэг юм хаацаалахын тулд хулгайд алдсан гэсэн худлаа хурамч дуудлага өгсөн юм болов уу гэж би бас давхар бодлоо. Харин тий. За би ингээ энд нэг комментод орж ирж байгаа манай мөрдөгчөд ингээд за сувд ундрах ингээ толгоогоо цохиод толгой дээр нь шархсөөрөө алга гинэ. Нөгөө манай кастчин залууд. За Марс болохоор гэрэл өөрөө асахгүй учраас худлаа хэлснийг мэдсэн гинэ. Их жаргал тоогоо мөнгөө гэрлийн хавжуурт нуучаад унсан баха гинэ. Энийг бол үдчиж болно. Тийм те гэрлийнх нь ийм том юм чин дээр яг энэ зурган дээр харахад бол энэ нуугаад нэг газар авахааргүй л харагдаж байна те таазнаас унжицсан утастай байна штэ. Тийм. Мена болохоор хурууг нь хараад мэдсэн бах гинэ. За яагаад мэдсэн юм бол хуруу харахаар одоо ямар сэжиг таамаг төрөх үү? За очир мөнх очир өдрийн гэрэл халахгүй гэрэл тасарсан гэдэг нь халахгүй гинэ. Юу гинэ? Өдрийн гэрэл халдгүй юм уу? Наач юм биш үү? Суурай болохоор гэрэл нь шалаагүй байгаа юм биш үү гинэ. За гэрэл бол шатсан байх магадлалтай байгаа байхгүй юу? Бархас дорж болохоор. Тийм байна. Тэгэхээр би бас ингэж бодсон. Гэрэл солих боломжгүй гинэ. Хэрвээ төчгнээд хүн унсан чимээ гараад ирэхэд ухаангүй хүн өвтөж байгаа ширээн дээр бэлэн мөнгө байж байгаа. Хамгаалагч хусчих гэж би бодохгүй юу? За бас Тийм харин энэ айгу том шүүгээ байгаа байхгүй юу? Ухаалтсан хүн байж идэг. Тэгэн гутал энэ ухаороос ирэхтэн мөнгө байхгүйсэн би энд ирээгүй мөнгөө нуучаад мөнгө алгуулаа гэхдээ л мэдчихэж байгаа юм шиг гарч ирээ гэж би хамгаалагч хуссан ч юм болов гэж бодохгүй юу? Тэгсэн чинь энэ өгөгдөл дээрээ шууд кастчин руу би чамаг мөнгө авсныг мэдэж байна гэхээр кастчин дээр байгаад байна тийм үү? Кастчин яалчгүй гусцсан байна. За одоо мөрдөгч яаж мэдвэ? Кастчин. Энэ зурган дээрээс ингээ харахад юу харагдаад байна? Ватсан. Цаг яваад байна. За миний түнгүй нэг ухаан алддаг ер нь нэг л явахгүй байна тий. Чи тэг хэрэг заваар болохгүй шүү. Гин тухайн орсон чинь ингээд энэ нөгөө айри чинь өөрөө мөртөн байцагч айрик байна гэж ороод ирсэн байна. За Батбагийн болохоор сандалнаасаа унахдаа ширээ мөргсөн гэсэн мөртлөө сандал нь эсрэг тал руугаа унсан байна гэж байна.
Энэ айри бас дундуур ингээд хэрэг завааруулаад Харин ажил юу дундуур ороод байгаа юм. хам эрэхтэй Тэр дарга нь нэг л нунж дорой хулгай царайтай л харагдаад байдаг. дарга бол ари яг хамар мамар нь унжицсан зөксөд байгаа юм тий. Тэнд цагдаа бол нэг сүртэй зогсож байгаа. Хамгаалагч нь уу? Тий хамгаалагч нь тий цагдааг нь. Яг эндээс харахад бол дарга бол нэлээд бас сэжигтэй байхгүй. Миний дөрөвний таамаг бас тийм. Ямар нэгэн мөнгөний алдаглаа нуухын тулд хулгайд алдсан мэтэр цагдаа дуудаад ингээд булзаар болох байсан болов гэтэл кастчин дээр шууд ингээд өгдөл ирчихэж байгаа болохоор би гайхаад байгаа байхгүй. Яасан байж таарах уу гэрэл онторч гасан тог тасарсан байсан үнэн байдаг. Тэгтээ эн чинь нэг олон гэрлэн шат. олон нэг мөрдөгч чинь шууд орж ирэнгүүтээ чи авсан гэ мэдчихэж байгаа шүү. Тэгсэн байна. Тэгэхээр энэ мөрдөгч яг бид нар шиг өрөөний тодорхой бүгдийн сайн анзаарч ажиллаж байгаад тэгэл мэдчихэж байгаа шүү. Мэдүүлгүүдийг сонсож байгаад цолмон жадан ба мөнгөө тоолж байхад нь гэрэл тасарсан. Тэгэхээр тоолж байсан мөнгөө шууд өөрөө авсан гинэ. Энэ бол хитрхи ингийн байна те. Энэ дээр яг мөрдөн байцагч ямар ур чадвар гаргаж юуг анзаарч чад ингэвэл гэдэг дээр л байгаа тань л та. За нараа шагдрагч чинь ухаан алдатлаа ширээ мөргсөн гэхэд толгой дээр нь уулмөр үлдээгүй байна л гэж. За энэ бас нэг сэжиг тамаг байж болох. Яг адилхан бодож чинь тий. Байж болох юм. За зүг. Баяраа Марс ингэнэ ари зохиолч хэрнээ мөрдөгч болж байгаагаас үзвэл төөрүүлж байгаа шүү л гэж. Ийм магадгүй те. Хайр үгнийг өгөө тийчээ зүгээр самараа суужж мэдэн шүү. Оо би зохиолын бичдэггүй шүү л гэж найри зөрөөл. Баяраа сольсон гэрэл алга байна гинэ. Доор байгаа юм шүү тэр хагарцсан. Гүм үү? Тэгээ миний харахаар энэ яг уртааш нэг өдрийн гэрэл байгаа юм л та. Өөш нэрээ энэ найруулагч хизээ хариултаа өгөх юм болоо. Энэ би яг энэ дээр түрүүн чи хэнийг юг уншчихв сэтгэлийн. Энэ яадаг гэд. Энэ хариугарыг ирж явах шүүгүй шүү. Халдгүй штэ наач нь гэд нэг юм уншицсан. Би яг тэр байна гэж бодлоо. Халдгүй юм уу? Өдрийн гэрэл чинь халдгүй. Гэт ингээд гэрэл рүүгээ. Одоо лампын ердийн чийдэнгүү чинь амар халуун байдаг. Өдрийн гэрэл чинь халдгүй. Тэр чинь халдгүй байхгүй юу? Манай энэ бас халахгүй юу? Халахгүй байх хэвээр. Тэгэхээр гар түлэгдээгүй. Гар түлэгдээгүй юм чинь цочоогүй, унаагүй гэсэн. Тийм логик. Тэгэхээр ухаалдаггүй гэсэн үг юм байна. Ухаалдаггүй. Тэгэхээр угаасаа гэрэл би сольсон гэж худлаа мэдүүлэг өгж ийн гэдэг бол хамгийн ихний сэжигтэй гэсэн үг байхгүй. Цэп нь кодтай байна. Кастингаас өөр онгойлгох хүн байхгүй байна гинэ. Энэ каст чи өөрөө онгоолгоод аваад мөнгөө тоолж исэн гэхээр би сейфиг бол нэг анзаарахгүй байгаа байхгүй. За чам руу найруулагч хариултыг нь явуулсан гэж байна. Оо тийм үү? За ирлээ. За энэ дотор нөгөө чи зөв хариултыг хараараа за дэшин тоош нь гүйлгээд. За хариулт нь ирлээ манайха. Би уншиж өгье. Яг түрүүний миний таамаглаж ирсэн түрүүний нэг сонсогчийн чи юуг нь уншсан мөн болж таарлаа. Энэ одоо юу гэдэг юм энэ нэг флюоресценц гэдэг юм байна. Өдрийн жидинг. За энэ флюоресценц гэдэг флюоресцент гинэ. Флюоресцент чийдэн халдгүй гэж. Тэгэхээр яг энийг мөрдөгч анзаарсан болохоор би дээшээ гэрэл солих гээд гарсан чинь маш халуун байгаад би зочсондоо унсан гэдэг бол худлаа байна гэдэг шууд мэдээд эхний мэдүүлэг энэ худлаа гэж юм чинь сэжигтэн энэ өөрөө байна гэдгийг шууд таасан байх нь. Тийм байна. За тэгвэл энд түрүүн би нэг өдрийн гэрэл халахгүй, гэрэл тасарсан гэдэг нь халахгүй гэд очир мөнх очир. За тэмдэглээд авах юм шүү хоёулаа. За ямар ч байсан эхний бодлогын хариулт ирлээ. Энэ флюоресцент гэдэг энэ буюу одоо энэ нэршилтэй байдаг бидний ярьдгаар бол өдрийн гэрэл гэдэг. Энэ чийдэн бол халдгүй болохоор энийг маш сайн мэддэг мөрдөгч бол мэдүүлэг худлаа байгаа газар дээр нь орж тогтоосон байна тийм ээ. Тийм байна. Би тэгвэл өдрийн гэрэл чинь халдгүй гэж нөгөө би өдрийн гэрэл сольж үзээгүй юм байна л да. Тэгэхээр мэдэхгүй байна. Би бол угаасаа энийг хийж олохгүй байна. Юуны гар түлтлээ тийм халуун байдгүй л байхгүй юу? Тодорхой хэмжээгээр хаална. Ердийн ламп бол өстө хүрхий аргагүй шүү дээ. Тэрийг бол мэдээд байгаа. Үндгний арьсыг бол байхгүй болтол авна шүү дээ ер нь бол тий. Би бол нэг Эрика Ватсон болж ирч ядлаа үзээд ч ер нь бас олохгүй байсан байх шүү. За ингээд эхний таврын ялагчийг зарлая. Хэн байлаа?
очир мөнх очир юм байна. За очир мөнх очир та манай эхний мөрдлөгийн хэргийг газар дээр нь түргэн шуурхаа илрүүллээ. Танд баяр хүргье. Таныг одоо Өнөөдрөөс тоолно шүү тий дээ. тоолж эхэллээ. Өнөөдрийн эхний хулгай хэргийг та илрүүллээ шүү. Баяр хүргье. За баяр хүргэе. Өнгөрөө 4 мянга биш тийм ээ. За дараагийнх нь. Гэхдээ дараагийнхаас өмнө хоёлаа Хамтран ажиллагчаа танилцуулж. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ард Капитал буюу Ардын альфа урамшуулал 2025 хамтран ажиллаж байгаа. За арт аппликейшнаар дамжуулан байртай, хадгаламжтай, бэлэгтэй урамшуул хөтөлбөрт оролцох боломжтой. За гоё супер шагналууд байна. Супер азад нь бол 1 байр авнаа. Улирлын азад нь 10 сая төгрөгтэй дүүцэх үн бүхий зүйл авна. За сар болгоно 1 сая төгрөгийн урамшууллын эзэн бас тодруулж байгаа. Супер шагнал 1, улирал тутамд 10 сая төгрөгийн үн бүхий 1, сар болгон сая төгрөг. За яг зөв. За тэгээд нөхцөл нь юу вэ гэхээр арт аппликейшн бүртгүүлэн баталгаажуулахад ирэх авна. Арт аппликейшнаас хийсэн 10 гүйлгээ тутамд дахиад нэг ирэх. За арт аппликейшн руу мөнгөө шилжүүлээд гүйлгээ төлбөрөө тооцоогоо төлөх тоолонд эрхэн нэмэгдээд ийн гэсэн үг. За энэ дээр болохоор гүйлгээний шимтгэл нь 300 төгрөг байдаг боловч энэ 300 төгрөг нь төгрөгтэй дүүцэх арт coin болон ардын loyalty оноо нь тэр аппликейшнд нь дансанд нь ороод ийн гэсэн үг. Тэгэхээр арт аппликейшнийг ер нь ашигладаг хүмүүст бол бүр илүү ашигтай гэсэн үг. Ашигладаггүй байлаа гэхэд аппликейшнаа татаад бүртгэл үүснээсээс ихсэвлээл өөрт нь ирэхэд үйлдэл болон дээр шахуу бараг эрхэн нэмэгдээд байгаа юм шүү дээ. Яг үнэ. За тэгээд өөр ямар аргаар ирэх авч болох вэ гэхээр ардын дебет кредит карта захиалахад бас л ирэх өгнө, үн цаасны данс нээхэд ирэх өгнө, хуримтлалтаа хийсэн 100 мянган төгрөгийн орлого тутамд ирэх өгнө, ардын зээл авсан одоо 100 мянган төгрөг тутамд бас ирэх өгнө. Гэх мэтлэнгээр ер нь бол маш олон нөхцөлтэйгээр ирэхээ цуглуулах боломжтой. За ингээд холбоо өрөх хуцсны дугаар 88 Энэ нэг арт аппликейшн байна шүү дээ. За. Энэ болохоор санхүүгийн бүх үйл төрлийг үйлчлэл нэг дор багтаасан ийм аппликейшн баггүй юу? Тэгээ хаанч хизээч ашиглаад зээл авч болно, хуримтлал цуглуулж болно, хөрөнгө оруулалт хийж болно, бүр даатгалаач хийх боломжтой. За. Одоо зөвхөн юугаараа биш бүх төрлийн үйлчлэгээ бас энэ давхар агуулгаж байгаа тийм ээ. За мэдээллийн дундуур шууд утас зарлах гэж дайрсан дуучлаарай. Зүгээр. Дараагийн хэрэг рүү орох гээд яарад шүү. Харин тийм холбоор хуцсны дугаар 88 тэг 4 78 90 88 78 90. За мөн лавлах хуц 77 тэгтэг 33 22 77 тэгтэг 33 22 гэсэн утас бүртгэгдсэн байна. За баярлалаа. За дараагийнхаа хэрэг рүү оръё да хоёлаа. За дараагийн зургийг найруулагч өгч гинэ. За найруулагч зураг өгөөрэй. Би эндээс өгөгдлийн уншиж өгье. За ингэж байна. Ойд галт өмөр гарчээ. За. Аз олж түүмрийг унтрааж чадсан ч гэсэн түүмрийг хин тавьсан болох эзэн холбогдогч нь олдохгүй байгаа. За ингээд бид хоёрыг дуудсан байна. За зургийг нь орцсон уу? За минийх дээр орж харагдаагүй байна шүү. За зургийг нь түрүүжсэн тайлбарлаж шээ. За бас нэг өрөө байна. Өрөөний нэг хан талд энэ биш вэ? Найруулагч энэ биш вэ? Энд юуных нь? Энийн өмнөх зураг. Өмнөх зураг нь байсан шүү. Одоо энэ ойд түүмэр гарсан гэвэ үстэй тий. Тийм тэгэхээр ханан дээр зурагтай. Ханан дээр нэг газрын зурагтай юм зураг байх ёстой юм байна. За нэг ханандаа болохоор шүүгэн дээр нь түрүүний үзүүлсэн шиг шүүгээтэй тэрэн дээр варта цэцэг байна. За тэрний хажууд болохоор Razis гэсэн бичгтэй нэг зураг байна. 90 сурвалжлах хуудас маягтай байна. Тийм вантд гэсэн 90 сурвалжлах зураг. За нөгөө ханан дээр нь болохоор нэг газрын зураг ирэх юм байна тий. Тэгээд тэрний хажуу за манай үндсэн мөрдөгч маань байна. За зургийн нөгөө талд болохоор тамхи татж байгаа нэгэн залуу. За зураг нь ороод ирсэн шүү манайхаа. Шорттой богиноцтой цамцтай нэг залуу байна. Бас нэг бүсгүй байна. Халимгүйстэй бүсгүй болохоор гартаа альчуур юм уу халаад барьчих тий. За энэ хоёр аялж яваа болтой хажууд нь аяны цүнх харагдаж байна. За урталт нь байгаа нэг жижиг ширээ байна. Тэр ширээн дээр бол шүдэн звэн, үнсний сав байна. За манай мөрдөгчийн малгай байна. За би яг за хан дээрх зургийг нь тайлбарлаад өгөх юм уу? За тэгээ. Хан дээр байгаа зурагн дээр одоо магадгүй тэр төмөр гарсан ойн хэсэг буюу энэ А, Б гэсэн тэмдэглэгээтэй цаана Морио гэсэн байгааг бодвол одоо далайн ирэг дээр нэг тийм бут төгөл маягийн
бутан төгөл маягийн юм ой дунд байгаа юм байна. Ингээд А, Б, С гэсэн хоёр цэг гатгсан байна. Энэ дээр л одоо энэ хоёр сэжигтний байршил нь байгаа болов гэж би бодож байна. Энэ ханан дээр байгаа Розиск гэдэг энэ 90 сурвалжлах гэсэн энэ хуудас байгааг бодоход энэ мөрдөгч маань өөрийнхөө албан өрөөнд дуудаж авчиж уулзаж байцааж байгаа болтол ийм зураг байна шүү. Өгөгдийн яла уншицсан тий. Одоо өгөгдлийг нь уншиж өгнө шүү дээ. За. За би уншаад хөө. За чи уншиж. За тий. За би уншиж. За ингээд зургийг ерөөхдөө тайлбарлчихсан. Ойн гал төмөр одоо дэгдэж эхэлж дэгдсэн хэсгийг газрын зураг дээр нарийн тайлбарлсан байгаа. Гол нь эдгэр сэжигтнүүд яг төмөр дэгдэх үед энд байсан тогтоогдсон. Тэр хоёр. Энэ хоёр итгээд. За. Тэгээд энэ хоёр ямар мэдээлэл өгсөн гэхээр мөрдөгчөө та гал төмөр эхэлж дэгдсэн газарт биднийг байсан гэдэг ах юм. Гэтэл бид чинь өглөө эрт газрын зураг зураг дээрх А үсгээр тэмдэглэсэн хэсэгт завээр ирсэн. За. Үд гэхэд сүүдэр туссан байсан болохоор Б зэг дээр очисон. Байршлаас сольсон байна. Дараа нь харин заваараа тэнгис рүү гарсан. Бид хоёрыг задгай тэнгист гарах үед л ард утай май болоод исэн. Харин эргээд ирэхэд харамсалтай нь ой шатчихсан байсан гэж мэдүүлжээ. За. Харин энэ үед нь мөрдөгч тэгээд та хоёр гал алдчихсан хэрэгүү гэж асууж л тээ. За. Хариуд нь нөгөө хоёр чинь үгүй мөрдөгчөө А цэг дээр өглөө цайлж байхад хагарсан лонхол харагдчихсан. Аялж чаддгүй нэг тэний хүмүүс байгаль орчноо яг хогёосаа болгочих. Магадгүй тэр хагарсан лонхон дээр нар тусах үед томруулдаг шилний нөлөө үүсээд ойд түүмэр гарсан байж болох шүү дээ гэж хариулсан юм байна. Хариуд нь мөрдөгч тамхиа татж байгаад нөхөрлөө хараад та банк тамхи татдаггүй гэж хэлэхэд өнөөх нь найз маань тамхи татдаггүй би харин сандарсан үедээ татдیں۔ Ингээл сандруу хариулж. Тэгсэн мөрдөгч юу гисэн гэж. За нөхөр минь та саяхан ярьсан түүхэн дээр нэг л юм алдаж дээ гэж хэлжээ. Бас шууд газар дээр. Шууд газар дээр нь ярьсныг сонсоод мэдсэн. За мөрдөгч яаж энэ нөхдийг худлаа ярьсныг мэдсэн бэ? Ямар алдаа гаргасан бэ? Түрүү хэлсэнчлэн зохиол одоо бидэнд мэдээж хариуг нөгөөг байгаа. Зохиолч. Тий. За тэгэхээр энэ манайха одоо энэ өгөгдлөө сайн сонссон байлгүй дээ тий. Гал төмөр дэгдэж эхлэх газарт бол энэ хоёр байсан юм байна. Ер нь бол тий. Тогтогдсон тэр нь бол. Өгч байгаа мэдүүлэг нь өглөө эрт А цэг дээр ирж байжгаад үдээс хойшоо сүүдэр тусаад ахаар нь Б цэг рүү шилжиж нүүсэн гэж юм тийм үү? Тийм, эрг рүүгээ явсан байгаа. Тэгээд завин дээр гарцсан. Тэгээд тэнгист гарцсан байжгаад буцаад ирсэн чи шатцсан байсан. Тийм байна. Тэгээд А цэг дээр байж хахад тэнцээ хагархаа лонх байсан. Тийм л харагдсан гэж хэлсэн. Нарны гэрэл байгаа томруулдаг шилний нөлөөгөөр үүсдэг шиг гал ноцож гарсан байх гэсэн тайлбарыг өгсөн байна тий. Тэгсэн мөртлөө би сандрахтаа тамхи татдаг гэсэн байна тийм үү? Тий, сандрахаараа тамхи татдаг. Тэгэхээр одоо бол нөгөө нэг мөрдөгч нөө байцааг даад байгаа учраас сандраа тамхи татж байгаа юм байна. Тийм байна. Ойд бол тамхи татаагүй л гэж хэлээд байна л да. Одоо тэгэхээр чин за яаж гараа тэр шил мэлүү. Гэхдээ энэ хоёр чинь тэгээ сүүдэрт чи ойд гал тавилаа заяа. Чи ойд гал тавиагүй заяа. Ягаад чи ерөөсө гал тавиагүй байжгаад мөрдөн байцаагч гал гарсан газар чи явж исэн юм байна. Эрика чи одоо гал тавьсан юм уу гэхээр чи тавиагүй юм чин 50 байж чадах уу? Эсвэл сандрах уу? Тавьсан ч юм шиг. Би тавиагүй юм чи сандрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ яга сандраад тамхи татаад байна гэдэг дээр асуудал асуугаа сте. Хүн тэгээгүй юм чин шал өөр 50 байх хэрэгтэй. Гүү бах. За жираа цэгт үдээс өмнө ирээд сүүдэр тусаад гэхэр чин энэ хоёр өдөржингөө цэг дээр байсан байх байхгүй. Энэ гэхдээ зоргон дээр энэ эмхтэй нэг сони ингээд унжижсан байгаа нүд мүдэ анаад ингээд доошоо хараад. Тийм байна. Энэ хоёр хэрэлцсэн болов. За зөв цэг дээр өдөөс өмнө ирж байжгаад. Тэгээ энэ хоёр ер нь эхнэр нөхөр муу юм болов. Энэ залуу нь ягаад ингэ төрсиктэй яваад байгаа юм бол? Энэ төрсик гэж чинь хөөх юмтай шорт л байл. Шорт шүү. Төрсик юм шүү. За чамд ямар санаа байна? Би бодоод л энэ
өглөө А цаг дээр ирчээд энэ эмгтэй нийсэл гал гаргасан баг. Гэхдээ одоо яг энэ газрын зураг дээр би Тэгээд урваагаа зогссон. байр байдлуудын цаг хугацаатай ингээл авцалтуулж бодох гэдэг юм л да. Тайлбар юм. Өглөө эрт А цаг дээр ирчээд сүүдэр тусаад байршлаа өөрчилсөн гэхээр энэ хоёр өдөржингөө тэнд байсан А цаг дээр байсан байгаа байхгүй. Тэгээд сүүдэр тусаад ахаар нь Б цаг дээр очисон. Архины хагархаа лонх А цаг дээр үлдсэн байгаа. Тэгээ Б цаг дээр байжгаад далаа руу гарахад ард нь галаа болцож байсан гэж тайлбар өгсөн. Нөхөр өөрөө сандрахаараа би тамхи татаад байдаг юм а гэсэн. Эмгтэй тамхич юм болоо. Тэгээд гал тавьчихсан чинь одоо сандраад Тунга А дээр заваар ирэх боломжгүй газар байна. Тэгээд мэдүүлэг зөрөөд байна. Сандрахтаа тамхи татдаг гэдээ худлаа ирээд баригчихгүй гэсэн айцтай байгаагаа илтгэжлээ л гэсэн байна. Яг энэ тамхин дээр бол би яг тэгж бодож байна. Энэ бол биеийн хилэмжээрээ гимшингүү байгаад байгаа айгуу байдалд ороод ингээд твд сандраад байгаа нь өөрийгөө ингээл би баригдлаа да гэсэн сэтгэл зүйтэй байгааг нь би анзаараад л байна л да. Энэ мэдүүлэг дунд та нэг юм алдлаа гэд хэлсэн штэ тий. Мөрдөгч. Сүүдэр тоссон байхад шилнээс гал гарахгүй гинэ. Чам болсон гэж. Сүүдэр туссан Гал байхад гараад сандраад байж сая яасан гинэ. бандажтай гинэ. Сая чи сая юу гэсэн бэ? Шилэн дээр яасан гинэ сүүдэр туссан байхад шилнээс гал гарахгүй гэж. А цаг дээр сууж итэл сүүдрлээд байсан. Зээ чоо болсон битсэн байна. Тийм байна. Сүүдрлээд байсан. Энэ А цаг бол өөрөө газрын зураг дээр сарах юм бол нарны хөдөлгөөн ийшээгээ явлаа гэж шилжихэд энэ бутан энэ сөөгн төгөл дээрээс сүүдэр тусаад байсан болохоор энэ хоёр байршлаа өөрчлөөд нар ил харагдах газар руу буюу бэрөө нүүсэн штэ шилжсэн. Тэгэхээр А цаг дээр лонх үлдсэн болохоор яалтчгүй тийм байна. Нар өөрөө тэнгэрийн хаяа руу буюу доошоо бууцсан байгаа. Дээрээс нь сүүдэртсэн байгаа болохоор шилэн дээр ойж гал гарах үндэсгүй цаг хугацаа нэ. Тэгэхээр энэ нөхөр тамхи татдгийн байна. Сандрахтаа татаад байна. Тэгэхээр энэ нөхөр гал тавьсан байна. Яг тийм байна. Би бол яг тэгж бодлоо шүү. За, нариулагчаас хариулт. За манайхан санаа оноо юу вэ? Нариулагчаас хариулт нэрсэн байна. Тийм байна. Үдийн үед нар хивэж байгаа тул А зэг дээр байгаа шилний хагархаа руу нар тосож гал гарах боломжгүй. За, зээч болсон зөв хариулсан байна. Тийм байна. Өөр энд хариулсан хүн байна уу? Давхар нэрийг аавна шүү. Яг хариултыг хараа шүү. Хагархай лонх руу татсан тамхиа шидвэл гал үүсэн штэ. Энэ юу нүүдээс хойш. Энэ байна. Сугар ЧЦ эн Т гэсэн сонсогч маань үдээс хойш нар жаргадаг тул шилэнд нар тусаад гал гарах боломжгүй тул худлаа хэлж байна гэсэн байна. Тийм байна. Тэгвэл энэ бол хариулт мөн боо үстэй. Мөн байна. Мөн байна тий. Энэ байна. Түрүүний уншдаг чинь хэн байлаа? Зээ чоо болсон байсан. Гэхдээ энэ сугар ЧЦ энтэн төрүүлж хариулсан байна. Төрүүлж хариулсан байна уу? Яг тэр нэг лайв чат чинь төрүүлж хариулсан гот нь дээшээ яваад байгаа тий. Зөв. За юм байна. Хариулт нь хоёр хүнээс ирлээ гэж үзье тийм үү? Зөв хариулт. Хоёр хүнээс ирлээ. Гэхдээ цаг хугацааны хувьд ирэмблэх юм бол саяны миний нөөш ахаа дээшээ гүйчлээ. Яг тэгээд сугар ЧЦ эн Т. За би тэрийг авсан. Сонсогч маань төрүүлж хариулсан гэдгээрээ шалгаруулах уу хоёлаа. За тэгье. За дараагийн зураг. За хоёрдугаар хэргийг ингээд газар дээр нь ингээд сайн одоо нөхцөл байдлыг яг байгалийн нөхцөл байдал цаг хугацаа энэ газрын зураг дээрх байршлынтыг нарийн том руу сайхан хараад логикт орс итгээд зөв хариултыг илгээсэн сугар ЧЦ эн Та манай бас өнөөдрийн шилдэг мөрдөгчдийн нэгээр тодорж байна. Баяр хүргье. За дараагийн зургийг манай нариулагч удахгүй өгөх бах тий. За тийм баха. За хоёр хүнээ ямар тааж бүртгээд авсан. За ямар ч байсан хоёр хэргийг газар дээр нь илрүүллээ. Яг тийм байна. Би бодоодсэн ингээ сүүдэр гараад ингээл ингээ бодоод байсан чинь яг тийм биш үү ер нь. За хоёлаа ер нь бол өдөрт ингээд тааж болоод ивэл энэ чинь нөгөө анхны өдөр шүү дээ. Анхны өдөр ер нь бол туршилтаар орж ирж байгаа. Хоёлаа ч гэсэн анх удаа тааж үзэж гин. Сонирхолтой байна. Манай сонсогчдод сонирхолтой байна уу? Гэхдээ бид хоёр чинь энэ тавар дээрээ уцаар ерөөсөө хариулт авахгүй. Тий. Дандаа комментаар хариулт авах юм шүү. Тийм учраас зургийг нь манай нариулагч маш томоор тавьж өгж байгаа. Дэлгэцэн дээр тавьж өгж байгаа тийм ээ. За энэ 3 дугаар өгөгдлийн 3 дугаар хэргийн
зураг ороод ирсэн байна. За энэ зургийг тайлбарлая. За энэ зураг дээр бол нэгэн албан тасалгаа байна. За энэ захирлын өрөө болтой энэ хаалган дээр их бичгийг яг цагдаагийн ард байгааг унших юм бол за захирлын өрөөнд байна. Нэг эмэгтэй хулгайн гэмтэргийн хохирогч болтой эмэгтэй байна. Захирал өөрөө ширээн дээрээ ингээ зогсчихсан байна. Манай мөрдөгч ирчихсэн. Цаана нэг нөхөр их тийм хулмалцсан царайтай баруун гар нь битүү ороолт болчихсон. Хүзүүнээс ингээ сайц юм байна. Хүзүүнээсээ бүр сойлттой гар нь хугарсан болтой ийм дүр зурагтай зүүн гартаа цүнх хөрчихсөн хаалга нээлттэй хаалган дээр хамгаалагч гарах хөдөлгөөнийг хаагаад ингээ зогсож байгаа байдалтай байна. Өрөөнд дотор бол. За энэ дээр өгөгдлийн үншээ. Заадаг. Хаач ч юм өгөгдөл манай энд байж байна. Дэлгүүрт За болсон хэрэг. дэлгүүрт болсон хэрэг гэж байна. За нэгэн дэлгүүрт нас тогтсон эмэгтэй худалдан авалт хийхээр явж байгаад төрөвчөө хулгаад алдлаа. Мэдээж дэлгүүрийн хамгаалтынханд мэдэгдэж хамгаалтынхан ч тэр дороо шууд цагдаа дуудаж. Цагдаа нар ч ирж энэ үед нөгөө мөрдөгч маань бас ирлээ. За мөрдөгч маань дэлгүүрийн хаалгыг барихыг тушаагаад хэргийн газрын шалгалтыг шууд дэлгүүрийн захирлын өрөөнд явуулж эхэллээ. Хэрэг толбогдогчд болон хохирогчоос мэдүүлэг авч эхэллээ. Гол нь энэ дэлгүүрт сүүлийн 7 хоногт нийт 5 удаа ийм хулгайн хэрэг гарсан ч хэн хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Харин мөрдөгч дэлгүүр рүү орж явхдаа хуучны нэгэн танил нөхөртэй таарч. Энэ нөхөр хулгай зэлгийг хийдгээрээ цагдаа нарт нүдлэгдсэн тийм нөхөр байж. Гэвч гар нь болттой гимцэн нь тодорхой харагдана. Энэ нөхөр юм байна штэ. Тийм байна. Нэг гимшингүү царайтай гар нь болттой сойлттой байгаа тийм байна. Мөрдөгч хулгайч нөхрийг сэрдэх гэсэн боловч гар нь яалтчгүй болттой байна тийм үү. Тэгээд өөрийн сэжиг таамгаа хилтэл өөдөөс нь мөрдөгч мэндэ хугархаа гартаа би яаж хүний халаас ухаж явах юм бэ? Би одоо өөр ажилдаа явах ёстой гэсэн байна. Бараг л хөдөлмөрийн чадвараа би алдсан байх чи юу яриад байгаа юм бэ гэсэн ухааны нэрсэн байна л да тий. Тэгсэн чинь мөрдөгч хариуд нь оо за та явалгүй яах вэ? Гэхдээ цагдаагийн хэлц рүү явнаа гэжээ. Ингээд цагдаа дохио өгснөр нөгөөх зартай нөхрийг баривчлаад явчих. Гол нь Яаж мэдчихв те? мөрдөгч энэ нөхрийг энэ хулгай хийснийг яаж мэдв? За энэ нөхөр дээр фокуслах нь шүү дээ одоо. Ингээд нэг ямар нэгэн сэжүр ч юм уу шууд хараад мэдэх юм байгаа л та. Энэ эмэгтэй чинь хөрхи юу яасан бэ те? Цүнх мөнхөө хулаад зогсоод байгаа мó? Шалгуулад. Энэ эмэгтэй нь өөрөө юу юм байл та. Энэ чинь нэрээ төрөвчөө хаалгацсан шүү дээ. Хохирч байхгүй юу? Дэлгүүрийн хаалгыг барих. За. За зүг. Гарын сойлтын дотор нь төрөвч байгаа гинэ. Жүндагийн. Гэтэ ер нь бол одоо ингээд энэ нөхрийг ингээд мэдчихэж байгаа чинь тийх гээл байна л да. Яаж мэдүүлэх мэдгүй шин чи. Яаж мэдв? Гараа хулгаалсан ингээд сойцсон байгаа юм чинь. Нөгөө гартаа цүнх ирсэн биш. Тэгэхээр чинь юугаар хулгаалсан байх нь вэ? Харин тэгэхээр энэ сойлтонд учир байна л да. Гэхдээ мөрдөгч энийг яаж мэдвэл гэдэг байна. Энэ магадгүй гараа хуглааг бол байна. За энэ зурган дээр л сайн ажиллах юм биш үү дээ. Манайхаа энэ зургаа сайн харж ажилламаар юм байна. Их хулгайч юм ээж юу гоё ховцсон мувцтай костюм өмсөн. Ой хулгайч нар чинь би хулгайч гэж байгаа юм шиг явахгүй шүү дээ. Тийм үү? Тий. Юус хинч анзарахдаггүй байх шүү. Тэгэл ганган юм. Тэгэхээр ганган дэгжин байх хэвээр. Хартал сэрдэлтнээс холоор өнгөрөх хэвээр байхгүй. Солгой хүн байсан байхаа хулгайч нь гинэ. Тэгэхээр сэрэн гамбат. Баруун гараа сайцсан л юм байна. За зүг. Солгой хулгайч хаалганы цаана байгаа хүн гэрч болоод цагдаад хэлсэн байх гинэ. Хулгай цолгой гартай байсан байна. Хугархаа нь баруун гарна байна гэсэн байсан тий. Гэтэ энэ угаасаа өөрөө ер нь бол нэг айгүй гимшингүү царайтай юм тий. Баригдсан. Гэхдээ яг одоо энэ хэрэгэ нуун далдлах арга нь энэ байгаа байхгүй юу? Өөрийгөө зүгээр ингээд ороочоол, сойчоол тэгэл ингээд шууд одоо чинь 10 хүн сэжиглэхэд энэ хамгийн ихэнд сэжигээс мултарч байгаа байхгүй юу? Ийм гарт хүн яаж болоо хэвдэ? Та явчих гэдэг явуулах. Тэр энэ хүн яг гарцсан хүн байгаа байхгүй юу? Аха. Миний гайхалтай амьдралт гинэ гартаа барьсан цүнх нь хулгайн эд юм шүү гинэ.
Тэр зөвхөн дотор нь төрөвч байгаа юм болоо. Гэтэ гол нь тийшээ яаж хийсэн байх нь тий? Тийм энийг одоо үзлэг нэгжлэг хийгээгүй гэж байгаа шүү дээ. Үүдэн дээр таарал тэгэл юм ярин гутал нь ажил зогсож байгаа л оо за та явж болно гэхдээ цагдаагийн газар руу явна шүү гэсэн байгаа байхгүй. За би энэ хариултуудаа нэг сайн харж энэ чи бодож хулгайч байгаарай. зүүн гараараа хулгай хийж сойлтондоо нуусан биеийн хилэмж гих мэтийг анзаарсан байл гэж энэ авцсан туламд ашцвэг. Хаалганы цаанд хоёр ч хүн байна уу да тэр хоёрыг сайн хараа гинэ. Хаалганы цаан байхгүй тий. Яг хаалганы цааныг зүгээр нэг хаалган горхоо болохоор сонирхоод байгаа нэг хоёр хүн харагдчихсэн. Гэхдээ цэнгэллийн хувьд яг нөгөө энэ хэрэгтэн бол олдчиход байгаа шүү дээ тий. Одоо юуг нь харж мэдчихвэл гэдэг дээр байгаа юм л да. Өөглөө дахиад уншаад өгч болох уу гинэ. За тэгээ гис уншиж. За дэлгүүрт болсон хэрэг. За нас тагцсан эмэгтэй дэлгүүрт явж байгаа төрөвчөө хулгаад алдсан, хамгаалтынханд хэлсэн, хамгаалт цагтаа дутсан. Цагтаа ирээд шууд дэлгүүрийг одоо хаалгаа барь гэж хэлээд захирлын өрөөнд сэжигтэй холбогдогч нарыг орохыг тушаагаад гэхдээ дэлгүүр лөө өөрөө мөрдөгч маань орох замдаа хулгай хэрэг сэжиглэгдэжсэн ийм нөхөртөө таарцгсан. Тэгээд дотроо бодохдоо энэ нөхөр чинь энд яваа мó гэж бодсноо өөч гар марна хугархаа сойлттой юм байж тээ гэж хэдийгээр анзаарсан ч гэлээ гэсэн би чамайг сэжиглэж явах юм аа. Чи яриа энийг гусцсан юм биш үстэй гэдгсэн чинь юу яриад байгаа юм бэ? Би чинь гар хөлөө гипстэн сойцсон ингэ явж хахад ямар ямар уулгаа их юм бэ? Би ажилдаа явж байна. Та зүгээр цаг алдалгүй өөр хүн амтнаа болохгүй бол гэсэн ухааны юм яриад мөрөх гадсэн чинь оо за та явж болно. Гэхдээ та цагдаагийн газар руу явна гэд хэлсэн байгаа. Загөгдөл нэм. Давч ярих юм бол. За би нэг юунуудыг санал одоо нэг юу яж штэ. Гарна гинцэн тохиолдолд зангаа зөөхгүй гэж энэ сөхч юм яг зөв. Тэгэхээр энэ ягааг бол байна л та. Гар өвдөөгүй байна. Энэ бас л гой хөгдөл орж ирж шүү нэрэ. Гарын соёлгоно дотор их юм би. За тэр хүн цагдаагийг сонсож байна. Гараа хитрхи пимбитл боосон байна гинэ зингэллээр би. Мөнхөө баясаа. Ханцуугаар нь мэдсэн гэж бас битсэн байна. Ааха. За хариулт юу нь ирсэн байна тий? Хаана нэрлэгчээс ирсэн үү? Оо за. Оо тийм байна. За, юу чи хүмүүсийн комментиг хараад энэ донд зөв хариулт нь байна уу? Энэ зөв хариулт ирсэн болохоор л найруулагч тэндээс хариултаа өгж байгаа бах тий. Аха. За би ингээ. За чи хин юм байна харж байгаа. За би одоо хариултыг уншия манайхаа сонсож байгаа. Оо тийм би сая чиний уншсан сэтгэл дотор хариулт нэмжсэн байх шүү бас. Хулгайч хулгай хийчихэд гимгүү царайлахын тулд гарынхаа боолтыг энэ хослолынхаа гадуур боосон байжээ гэсэн байна. Хариулт нь. Нараа шагдар ихч пижака өмсний дараа гараа боожээ гэж хэлсэн байна. Яг зөв. Энэ зөв. Энэс өмнө болохоор пижака наа чи зөв хариултанд орно шүү. Харин зүгээр цаг хугацааны хувьд аль нь төрүүлж орж ирсэн байна гэдгийг хараарах. Тэрний өмнө талд нь байсан бэлөө? Мэдгүй чи сая уншихад би өөрөө хариултыг мэдэхгүйсэн болохоор яг энэ хариултыг сая уншсан чинь чиний уншижсэн коммент дотор зөв хариулт явж исэн санагдаж байна. Тийм үү. Хулгайч юмаа гарандаа бооцсон баха гарын соёл дотор төрөвч. За тэгвэл одоо зөв хариулт нь болохоор энэ хослолынхаа гадуур боосон байна гэдэг дээр яг зөв хариулт нь явж байгаа байхгүй юу? За чи тэгвэл бус юмнуудаа танилцуулж байгаарай би тэрийг нь олчих. За тэг чи тэрийг харж байгаарай. Оо энэ нэвтрүүлгийн цаг дуусч байна. За гис олчих. Хоёулаа тэгвэл давхар хайчээ. За ямар ч тач 7 хоног болов. Нараа шаг дээр их пижак өмсөө дараа гараа боожээ гэсэн байгаагаас өмнөхийг л харчээ. Одоо энэ нэг зүүн гартаа. За энэгүй тааварт үдшмэн мигмар гарыг болгоны 20 цаг 10 минутаас та бүхэндээ хүрнэ. Тэгээ зөвхөн комментоор хариултуудыг авна. Эндээсээ зөв таасан одоо сонсогч нарыг шалгаруулад улиралтай нэг хамгийн олон таавар таасан хүнээ шагнах байгаа. Энд болорч болоо орж ирж байна. Гарыг цамцны гадна талаар сойсон байна гин. За алиг төрүүлсэн байна тий? Гарыг цамцны гадна талаар сойсон байна гэж байна. Солгоо хүн байсан. Гараа баруун сойсон байна. Гой энэстэй сонирхол байна. За дотор төрөвч. За одоо энэ ингээд болж байгаа юм биш үү дээ. За нараа шагдар ихчээс хойш энд 3 нараа шагдар ихчийг оруулах юм бол 3 байна заяа. За нараа шагдар ихч сойлттой өмснийхөө дараа сойсон байна гэдгсэн тий. Энд Батбааги ханцуугаар мэдсэн гэсэн байна.
Ингэж л бичсэн байна. Энийг бол би яг хуу дөхч чинь гэж ойлголоо. Нөгөөх нь болохоор миний түрүүний уншдаг хайчч юм. Хайчч ба. Гар хугарсан бол ханцуугаа гарыг цанцны гадна талаар сойсон байна. Болорч чулуун. За. Яа, энэ гурвыг зөв гэж би явлаа. Гэхдээ яг нөгөө энэ цаг хугацааны хувьд ихэнд ирсэн чатанд дэшиг гүйж байгаа болохоор хамгийн ихэнд энэ г болорч чулуун гэж сонсогч маань гарыг цамцны гадна талаар сойсон байна гэж байна. За. Тэгэхээр энэ болорч чулууныг би одоо зөв хариулт нь цаг хугацааны хувьд бол төрүүлж орж ирлээ гэж бодлоо. За ингээд г болорч чулуун та манай өнөөдрийн 3 дахь гэмт хэргийг газар дээр нь илрүүж манай өнөөдрийн шилдэг 3 мөрдөгчийн нэгээр тодорлоо. Танд баяр хүргье. Таныг энд бүртгээд авсан байгаа шүү. Дараагийн нэвтрүүлэгтээ идэвхтэй оролцоорой манайхаа. За ингээд 20 цаг 55 минут болсноор манай өнөөдрийн Тата яриа нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ардын Альфа урамшуулал 2025 Арт Капитал хамтран ажиллаа. Баярлалаа. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Эрика Угна, найруулагч Ангара нар та бүхэнтэй хамт олоо. Баярлалаа. За манай дараагийн нэвтрүүлэг 21 цаг 10 минутаас хүний лендер нэвтрүүлгээр иргэн уулзцгаая. За түр баяртай ирэх хүнд сонсогч үзэгчтэй. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3